tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 3 сарын 8-ны 1 дэх мөнгө хуваалцаа гэж байна. Цагаан сараас хойш наах удаа хийх гэж байна. За энэ ч болохоор нөгөө цагаан сарын мөнгнөөс нэг жоохон мөнгө үлдсэн байсан нь ингээд одоо цагаан сараас чи ингээд буцаад мөнгө орж ирээд тэгснэ буцаж гарч аваад ингээд мөнгө орж ирээд ингээд иймэрхүү маягтай явагдаад байгаа хгүй. Тэгээд энэ ч болохоор ерөнхийдөө ингээд зарцуулагдаж мартуулагдаад үлдсэн мөнгө нь бол энэ байна. Бас тийж хөөрхөн мөнгө үлдсэн бааз. За одоо тэгэхээр юу вэ? Мөнгө хуваалтаасаа эхлэе. За байран дээр 50,000. Удахгүй байрны төлбөрүүд нэмэгдэх юм шүү. Утас сарын 5. Innovation 30. Зээл 1. Зээл 2. 110,000. Одоо энэ доотлынхын зээлийг бол хурдан маш хурдан төлж дуусгамаар байна. Ер нь бол за энэ ингээд юу нийт түн нь бол адилхан 230,000 болно гэсэн. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор 1,435,000 төгрөгийг хуваарлахаар байгаа. За хүнс. За хүнсэн дээр 100,000 төгрөг. За унаа. Унаан дээр бас 100,000 төгрөг. За нинжин гарын мөнгө 100,000 төгрөг. Гумба 100,000 төгрөг. За энэ хүнсэн дээр жоохон яаж тийм үү нэг хэл юу манай гурил юу нойр орхон дуусаад байгаа. Би нөгөө нэг талах хийж ингэж нөгөө зараад байгаа болохоор тэгэхээр энийга жоохон нэмээд өгчээ. Тэгээ гурлыг бол 10 хэлээр нь лавна. Манайх нөгөө нэг 10 кг-ийн савтай учраас. За тэгэхээр нэг 150,000 л болох ч дөө. 170. За тэгэхээр ингээ 300 470,000 болов. За хөвгүүд дээр. За хөвгүүд дээр би том хүүдээ бол өмд авч өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэг өмд гэж удаад нэг 50,000 төгрөг гэж гисэн хийчихье. Хариун цэврийн хэрэгсэл. За гэр ахуй дээр бас нилээн юм авахаар байгаа. Энэ дээр нөгөө нэг манай фэри дээр дууссан. Тэгээ нөгөө юм цацаж юм арчдаг юм дээр дууссан байж байгаа. Тэгэхээр энэ дээр нилээн гайгүй мөнгө төсвөлмөр нэг 100,000 төгрөг төсвөлч тийм лөө. Энэ нөгөө орлого бас гайгүй байгаа учраас энэ үе дээр нөөцөө сайн авчих хэрэгтэй. За миний гоо сайхны хавц бүр хов хоосон болсон. Гоо сайхан дээрээ 50,000. Эрүүл мэнд дээрээ нэг 50,000. За хурам 10,000. 52 7 хоног. 52 7 хоног дээр чинь хариулж өгөх мөнгө авах. $49,000 гэж тийм болов. 49,000. Шинэ жил. За шинэ жилиг болохоор нэг 20,000 гэж. За одоо цагаан сарын хуримтлал авахгүй аяллаа хуримтлал. Аялал дээр за бүх багад дүрсүүд дууссан ш. Тэгэхээр ядарч дараагийн баг дүрсийг бодох хэрэгтэй. 50,000. Хэрэг гайгүй мөнгө үлдэх юм бол би бас 100,000-ыг. Гэхдээ зээл дарах хуримтлал руу хурдан хийсэн дээр л дээ. За одоо тэгээд түүнээс гадна би дахиад нэг хуримтлал нэммээр байгаа юм. За энэ цагаан сарыг бол дууссан шүү дээ. Тэгэхээр энэ цагаан сарыг хаваад хайчихна. Өөр би ямар хуримтлал хийх гээд байгаа юм гэхээр
1 саяыг хурдан цуглуулах 27 хэмээр байна. Энэ 2 саяыг цуглуулчих тийм билүү? Хоёр саяыг цуглуулахаар арай чадахгүй байж магадгүй л. Чи 100 тогтоо мат. 100 тогтоо наалт олчих чи дахиад шинээр. Энэ 1 саяын чаленжийг юу хэлэх вэ? Тэгээ яг хуу заавал өдөр бүр гэхгүйгээр л хий даа юу юм. За 100 тогтоогоо цэнхэр өнгөтэй болсон ч гэж. За энийг эхэлж бодно. За өнөөдөр чи эхлэх өдөр нь 2025 оны 03 сарын 09. За. За энэ 30 өдөр дээр за би одоо ингэж бодож үзнэ. Эхлээд ингээд 1,435 35,000-аас хасах нь 230,000 хасах нь 470,000 хасах нь 250 60 260,000 хасах нь 69 хасах нь 50,000 байна тий. За тэгэхээр вэ штэ энэ аваа мөнгө үлдэж байгаа учраас юу яа хөвгүүдийн мөнгийг жоохон нэмлээ. Энийг ингээд 100,000 болголоо. 2 хүүд торко авна. Угаа 100 омд авна. Дээрээс нь дахиад том хүүдээ нэг өмд авна. Тэгэхээр дахиад 50,000-ыг асчи. Тэгээд хариун цэврийн хэрэгслийг дахиад мөнгө нэмээр байна. 150,000 болгоч. Тэгэхээр хасах нь 50,000. Ягас нь юм бутархаа олчих. Дахиад хасаад үзье. Сая 435. Энэ дээр 5-аа тооцоогүй шүү дээ. 300 яа 30 гэж авсан бэл энэ чинь ингээд юу ш дээр нь 50 дээр нэмэх нь 45,000 нэмэх нь 135,000 230 энэ чинь 15 тийш нэрээ. За зүг байна. Сая 435,000-аас хасах нь 230,000 хасах нь 470,000 хасах нь 250 110 159 хасах нь 70,000 256 256 болж юм гэдэг чинь байна штэ. Энэ аялал дээр дахиад 50,000 нэмж болох л аяллага 100 болгоч. Хасах нь 50,000. За тэгэнгүүт одоо 30
30 өдрийг болохоор заавал 30 өдөрт гэхгүй дүүрэх боломжтойгоор ингээс тэр дүрсүүдээр нь дүүрэх чи гэж яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт 206-г болохоор том дүрсүүдийн дүүрэгчээ л та. Энэ 6,000-ын гэр ахуйдаар хийгээд 156,000 болгочих. Тэгэнгүүт чинь 6,000 200,000 үлдчихээд тэгэхээр 55 дээр 45-ыг нэмэхээр 100 олно. 55 45. Ямар тач ингээ 2 дүрсийг бодчих. 200,000-ыг хийгээд хасах нь 55,000, хасах нь 55,000, хасах нь 45 гээд. За ингээл болчих доо. Ингээд гайгүй ингээд орлоготой байгаа 7 хоногийнхаа мөнгийг гэлсэн гэж хуримтлаа ингээд нөөцөлж авах хэрэгтэй байгаа юу нь бол. За тэгээд дээрэс нь энээс үлдсэн мөнгийн бүхэл мөнгнүүд нь 30 хоног руу орно. Бутархаанууд нь болохоор бутархаа буюу 10-аас доош эсвэл 5-аас дооштой ч юм уу болохоор энэ юу орно. 100 төгрөөр орохоор би ингээд төлөвлөж байгаа гэсэн үг. За эхнээс нь авахлаа. За одоо байрны мөнгө удахгүй төлөвлөгдөн тий. За байран дээр 50,000. За утас 15,000. Утас хариулах мөнгө авахгүй юм байна. За чи. Энд дотор задгаа мөнгө. Энд дотор задгаа мөнгө авсан. За энэ нэг 2-5 заглаад нэг аваа биш. Innovation 30,000. За. Тэгэхээр сарын эрхлээний хавц болж байна. За 7 хоногийн эрхлээ. За энэ бас нэг жоохон мөнгө үлдсэн байна. За хүнсэн дээр 170,000. 1 2 3 4 500 1 2 3 4 500 170,000. За унаан дээр 100,000 төгрөг. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За нинжин 100,000. Ингээд 40,000, тэгээ 60,000 авчих. 1 2 3 4 5 6. Энэ гарын мөнгө хуваарлах нь ер нь их чухал юм билээ ш. Гарын мөнгнөөс үрхгүй ах юм бол эн чинь шууд хуримтлал болоод байгаа хгүй. Тэгэхээр энэ бол их зүгээр. Гарын мөнгнөөс нэр мөнгө үлдсэн байсан шүү дээ. Хараа хөрхөн мөнгө үлдсэн. Тэг ашигээд. Ингээд. За тэгээд одоо нөхрийн мөнгө 40,000. 1 2 3 4 5 6. За ингээд. За одоо тэгэнгүүт босод хэрэглээний зардал. За хөвгүүдийн мөнгө бүр нэлээд багассан. Хөвгүүдийнх дээр нэрээ 2 хүүгийнхаа өвлийн хувцсыг бас хийн цэвэрлэгэнд өгөх хэрэгтэй юм байна. За энэ задгаа мөнгнүүд бол ийш тавьчихна. За тэгээд хөвгүүд дээр 100,000 төгрөг. Зарцуулах юм чинь.
За ингээд 100 мянга гэхээр бол хоёр шиг 50 мянга ботчих. За ариун цэврийн иргэсэл дээр 156. Хэрэг харна. Чи чинь бас 10 мянгад. Би эхлээд нэг нь хоримтлаа хит. Тэгээд үлдсэн мөнгө. Бүгд мөнгө дээр нэг нь 103 мянга байна. Хормон дээрээ 10 мянга. За ингээд 1 сая төгрөг 1 сая 200 20 40 1 сая 240 50 60 70 1 сая 270 мянга төгрөг. Оо. Скотч. За ингээд нэг сая 270 гэсэн тийм байсан. Таваа 7 хоног дээр 50 мянга хийгээд мянга гэрүүлээд авчихна. За энэ болохоор ингээ 255 болсон байна. Одоо шинэ жил 20 мянга. 20 мянга гэхээр ингээд 140 50 60 160 мянга. За энэ 50-аад нэг 2 өнгө сонгоод цэнхэр ногоонгүй. За аялал дээрээ 100 мянга. 1 2 3 4 5 20 40 60 80 100 20 40 60 80 220 40 50 60 70 80 90 310 320 мянган төгрөг. Цугларчихсан байна. Хар 100 мянга гэсэн гэдэг чинь нэг мод болчих дөө. За 30 өдөр дээр 200 1 2 3 4 5 6 7 8 10. За 30 өдрийн хавцыг гаргаж ирнэ. 30 өдөр. За энэ 30 өдөр дээр энэ дээр нь бүглээ шүү дээ.
200 55 45 255 244 бодно гэсэн. За юу та бууз хийх вэ гэхээр штэ. За юу та бууз. Кимчитэй бууз хийлээ. 45. За ингээд бодчихлаа. Одоо тэгэнгүүтээ штэ бусад хэрэглэн. За юм. Одоохонд энэ 200 дээрээс зөндөө мөнгө нэмэгдэх гээд байгаа хгүй. Тэгэхээр би энийхээ хойдлыг бичихгүй байна. За гэр ахуй дээр 156. 2 3 4 5 100 40 50 55 За гэнийхэд 20 40 60 80 100 20 40 60 80 90 210 20 221 би одоо гарч хүнс мөс цуглуулад бас гэр ах юмнуудаа цуглуулах юм. За гой сайхан утсан байна. Гой сайхан ерөөлөнд тарьж. За гой сайхан дээр 2 3. Тэгээ нь ер нь хэрэглээний зардлын хойдлын үлдэглэлийн нэг сүртэй бичих шаардлагагүй тий. Тэгтээ. Эннийх нь би энийг нэвдэ хэцүү. Энэ одоо эхнээсээ хөөрхө 3 жил болж байгаа болохоор ингээд жоохон эвдрээд байгаа шүү. Яг гоо тэгтээ хавцын солиол болоо гэсэн шинэ хавцыг. За ингээд эрүүл мэнд дээр 50 1 2 3 4 50. За ингээд л. Гэрүүл мэндээр 20 40 50 60 70 80 90 110 20 30 130. За одоо биш энэ мөнгнүүдээ ангилна. За гэж. За энэ бас сая манай нөхөр үлдсэн мөнгө айдсан байна. За эднэр бол 100 тогтоо энэ 30 удаа чаленж руу орно. За жин 5000 тоо ийшээ гээч дөө олон байгаа юм чинь. За тэгээ эдгэрийг 100 тогтоох. За эхлээд нь 30 удаа чайлна. За энэ хэд байна? 20 40 50 60 70 80 90 100 110 мянга төгрөг шүү дээ. 110. Асхан. За хамгийн өндөр дүрснээсээ мэдээж бодно. 110. Гэтэл чи хамгийн өндөр дүрсэн 55 бааз асхан. Ха 55-ыг бодож л байна. 255 бодчих. Нэмэх нь 110 гэсэн. Ер нь бол баг бүх том дүрсүүд нь бодгочлаа. 55 бол хамгийн өндөр дүн баггүй юу? Тэгээ дараад нь 45 байгаа. 45 бол ингээ 2 3 4 үлдсэн байгаа юм. За. Одоо 100 тогтоо.
За энийга энэ төрч. За 100 доктороо хэд орох вэ гэхээр 4,000 байна. 20-ыг эднэрийг дөрөвчт юм болов. Ингээд 15. Ингээд 9. Гитнэ гिचх юм байна. За ингэнгүүтээ 25. Болцсон. Би бас л ингэж л та. 6 гингүүтээ. Хорон аль болох олон тогтоод өрхийг бодоод авахгүй юу би. Тэгэхээр 6 8 За эсвэл ингэж 13 гээд энэ хоёр 500 болчихъя. $13,500 $2,500 $800 $600 Зон бүгд ласан та. За ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээд дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.